За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос наран чим ярьж байна. Би нөгөө ээлжид бичлэгээ хийж байна. Өнөөдрийн бичлэг маань юуны талаар вэ гэхээр нөгөө Дублиний гэрээний тал дээрх Дублиний гэрээтэй хамааралтай энийг тойрсон нөгөө хүмүүсийн асуултанд хариулах үүднээс энийг хийж байна. Тэгээ миний түрүүчийн нөгөө бичлэгэн дээр байгалдаа ер нь Дублиний гэрээ гэж ер нь юу юм те гэдэг талаарх ерөнхий мэдээллийг өгсөн тийм мэдээлэл миний нөгөө түрүүчийн маань бичлэгэн дээр байгаа. Тэгэхээр та нар хэрвээ энэ талаар мэддэж жоохон өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол миний тэр нөгөө мэлми гэсэн влог руу ороод тэ эсвэл энэ миний нөгөө бичлэгийн дор гарч ирж байгаа subscribe хийчих. Тэгэх юм бол нөгөө та нөгөө намайг дагч болдоо гэсэн үг. Тэгээд миний тавьж байгаа мэдээлэл танд цаг тухай бүрдээ хүрэх болно. Мөн урд нь тавьсан бичлэгүүдийг хэрэгцээтэй гэснээр та нөхөд үзэж болох юм учиртай юм шүү. Тэгэхээр би одоо тэр Дублиний гэрээний талаар урд нь ерөнхийн нэг зүйлийг ярьсан зүйлийг би та нарт дахиж давтаж яриад явах уу те. Та тэрийг нөгөө өмнөхийг ороод үзэж чинь үз. Харин өнөөдрийн хувьд болохоор юу ярих вэ гэхээр энэ Дублиний гэрээг тойрсон маш олон асуудлууд гарч ирээд байгаа байхгүй. Энийг нэг хүмүүс энэ дээлинкийнх нь асуугаад байгаа асуултуудын талаар ярил л да. Тэгэхээр ингээд хүмүүс юу гэж асууж байна вэ гэхээр Дублиний гэрээнд одоо мэдээж наашаа орж ирэхдээ тийм ээ ямар нэгэн Шведийн визтэй орж ирэх нь маш ховор байдаг. Тэгэхээр аль нэгэн улсын те Германы ч юм уу, Польшийн ч юм уу, Чехийн ч юм уу, Унгарийн ч юм уу те ингээд аль нэгэн орны визээр ороод ирсэн байдаг те. Тэгээд энэ визээ дуусахаар нь нөгөө одоо манайхан хөвчлэн дэж ажил хөдөлмөр хийгээд бодоод ирдэг болохоор тэр хамгийн нөгөө одоо өргөн дэлгэр хэрэгэлдэг зүйл нь оргонол хөсч яадаг тийм ээ. Ингээд нөгөө тэр нөгөө Дублиний гэрээнийхээ буюу давхар гэрээнийхээ хамтын гэрээгээр яадаг вэ гэхээр хамгийн анхэлж хөл тавьсан улс орн буюу тий эсвэл визтэй орн түүнийг хариуцдаг гэдэг юм дүрмтэй байдаг шүү дээ. Тэгэхээр манайхан за нэг жил 8 сар жил 6 сар буюу 18 сар хөл ээжээж одоо орох ёстой тий өөрийнхөө визийг дууснаас хойш гээд ингэдэг. Тэгээд ингэх ёстой юу гэж хүмүүс их асуугаад идэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө дотроо аюу ялгаатай. Та хэрвээ ямарваа нэгэн тий одоо жуулчны ч юм уу нэг хэд хоногийн бизнес ч юм уу хэд хоногийн визтэй ороод ирсэн байлаа гэж бодъё да тийм ээ. Аль нэг улсын. Тэгэх юм бол тэр таны нөгөө виз чинь дууснаас хойш 6 сарын дараа та нөгөө оргонолыг хүсэж болдог. Мэдээж тэгтээ нөгөө оргонол хүсэхдээ 6 сарын дараа таны нөгөө оргонолыг чинь энд хүлээгээд авчдаг. Яагаад тэгэхээр таны нөгөө виз чинь дуусаад одоо 6 сар өнгөрчихөж байгаа учраас одоо тэрийг эндээ Швед нөгөө тэр хүсэж байгаа оргонол хүсэж байгаа үргэлжлүүлж хүлээгээд авах боломжтой. Тэр жил 6 сар гэдэг нь яагаад буюу тий 18 сар гэдэг юу юм бэ гэхээр та нөгөө орж ирээд одоо виз чинь одоо өнөөдөр юм маргааш дууслаа гэж бодъё да тийм ээ. Тэгэхэд та нөгөө 72 цагийн дотор одоо тэр ерөнхийдөө нөгөө өөрийнхөө энд байгааг одоо хуулийн дагуу болох ёстой гэдэг үднээс 72 цагийн дараа та нөгөө засаг захиргааны байгууллага буюу тий одоо шилдэг хөдөлгөөний алба буюу бидний хил заншснаар цагаачлалын байгууллагад нөгөө хандах шаардлагатай болдог тийм ээ. Тэгээд ингэсэн тохиолдолд яадаг гэхээр мэдээж та жишээлбэл та нэг Германы визтэй ороод ирсэн байлээ гэж бодъё тийм ээ. Тэгэхээр чинь яг үхээр та 72 цагийн дараа оргонол хүсчлээ шүү дээ таны виз дууслаа. Тэгэхээр яг үхээр нөгөө энэ хамтынхаа гэрээний дагуу таныг нөгөө эдний өөрхийн нөгөө одоо Еврод арц гэж хэлдэг тийм ээ. Тэр нь болохоор нөгөө гар хурууны хийгээр одоо та аль улсын визтэй байна хаана одоо анхэлж хөл тавьсан байд гэдгийг чинь гаргаад ирдэг. Тэгэхээр тэргээр ингээд нөгөө за та одоо мэдээж хүн ч гэсэн өөр орохоор бидний визтэй оржсэн гэдэг юм эсвэл паспортын дээр чинь тэр визэнд байж байгаа тохиолдолд яг чарга байхгүй тий. Тэгэхээр яадаг вөхөр тэр хуулиараа за би тань Германы тал руу нөгөө Шведийн тал чинь за энэ нөгөө танаа нэг хүн манад ингээд ороод ирчихжээ тийм ингээд орлогсож байна. Энэ нөгөө хамтынхаа гэрээний дагуу танах энэ хүнээ ах уу гэдэг асуулга явуулдаг байхгүй. Тэгэхээр тэр асуулгын нөгөө заа гэд хүлээгээд бид нар манай тийм байна манайх над хүн авъя гэд авчих штэ тий. Тэгээ хариу өгнө. Тэгэхээр нөгөө одоо Шведийн тал чинь за одоо Германы тал буцаагаад таныг хүлээгээд авъя гэж байна. Та тийшээгээ яваа гэд шийдвэрээ гаргаад өгөө таныг явуул гэд явуулж штэ тий. Тэгэхээр та нэг бол тийшээгээ нөгөө одоо Герман руу яваад очих тэнцээ нөгөө оргол хүсэж байгаа өргөдлөө одоо хүсэлтэд үргэлжлүүлээд одоо шийдвэрлүүлэх эсвэл нөгөө энд хүмүүсийг хөвчлэн одоо нэгсэн
орон цогтон цайлаад гэх юм тийм ээ харлаад үлдчихдэг нөгөө тэр шийдвэрийн дагаж гүйцэтгэлгүй явдаггүй. Ингэсний дараа ингэсэн тохиолдолд та нөгөө жил 6 сар буюу тий 18 сар хүлээх ёстой болдог. Тэгвэл тэр нөгөө тэр та өнөөдөр хүлээлгэж өгнө гэ та за өнөөдөр танд онгоцны чинь билетэж авч өгөө за өнөөдөр та явна шүү гэж ингэж яхад та нөгөө явах болчлоо штэ өнөөдөр тийм ээ. Тэгэх юм бол тэр нөгөө маргаашаас нь заяа одоо маргаашаас таны тэр нөгөө нэг жил 8 сар чинь биш жил 6 сар буюу 18 сар чинь тоологдох юм байна. Тэгээд тэр ингэсэн тохиолдолд та тэр жил 6 сар буюу 18 сар хүлээхээс ураарга байхгүй. Тэгээд жил 6 сар буюу 18 сар өнгөрсний дараа танд буцаад тэр нөгөө одоо шивэдэд оргонол хүсэх эрх чинь нээгддэг. Тэгэхээр та нөгөө тэр оргонлоо одоо жил 8 сарын дараа хүсэж болох юм зүйл байгаа байхгүй. Өөр нэг бас тохиолдолд яадаг вэ гэхээр манайхан одоо жишээлбэл Унгарын нөгөө жилийн ажлын нэг жилийн ч юм уу скол Чехийн ч юм уу те ингээд ажиллах зөвшөөрлөлтөө ажлын гэрээтэй бас орж ирсэн хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө оршин тэр чинь нэгэсэндээ оршин суух зөвшөөрөлтэй байж тээ 6 сараас дээш болчоор ерөнхийдөө нөгөө оршин суух зөвшөөрөл гэж яригддаг. Танд хэрэг 6 сарын биш нөгөө одоо 6 сар одоо жуулчны вижтэй 3 сараас дээш болоод нөгөө 6 сар жилийн манайх ихвчлэн ер нь нэг жилийн ажлын эрхтэйл гардаг шүү дээ. Тэгээд тэр жилийн ажлын эрхтэй гарлаа тийм ээ. Тэгэхээр тэнцэнэ байжгаад одоо за нөгөөх нь сунгахгүй ч юм уу энэ тохиолдолд наашаа ороод ирдэг. Тохиолдолд ингэсэн тохиолдолд яадаг вэ гэхээр энэ дээр бас та нөгөө тэр оргонол хүсэх эрх чинь байдаггүй нийтдэггүй. Яадаг вэ гэхээр тэр таны тэр нөгөө оршин суух зөвшөөрөл чинь дууснаас хойш те 2 жилийн дараа танд тэр оргонол хүсэх эрх чинь нэгддэг. Тэгэхээр одоо тэр хугацаанд та одоо таны Польш ч юм уу Чех ч юм уу тэр нөгөө ажлын гэрээ чинь одоо өнөөдөр дуусчихлаа тийм ээ. Тэгэхээр та одоо маргааш нь орж ирээд оргонол хүслээ гэхэд өө танд нөгөө ийм зөвшөөрөл байсан байна тий. Тэгэхээр та манайх энийг нэг хүлээж авахгүй та буцаа гэсэн нөгөө хүлээж авдаггүй эсвэл тэр нөгөө орж исэн газрын Чех руу ч хүлээлгэж өгнө гэсэн ийм зүйл яригддаг. Тэр нь бол 2 жил. Тэгэхээр та ерөнхийдөө нөгөө танд 2 жилийн дараа л нөгөө 2 жил санжин тий өмгөөлөгч нүдийг чиглэдэг. Тий 2 жил миний мэдж байгаагаар бол одоо би дахиад дараа сайн лавлж гарыг. Одоогийн байдлаар бол ер нь 2 жил. 2 жил өнгөрсний дараа та тэр оргонол хүсэх эрх чинь нээгддэг. Тэгэхээр дотроо айгүй ялгаатай байгааз та ингээ боддоо та ямарваа нэгэн жуулчны визтэй орж ирэх юм бол тийм ээ 6 сарын дараа нөгөө тэр таны виз чинь дууснаас хойш тийм ээ зөвшөөрөл чинь дууснаас хойш 6 сарын дараа нөгөө одоо оргонол хүсэх юм бол таны өргөдлийн чи хүлээгээд авдаг байх нэ. Мөн хэрвээ та нөгөө визээ дуусангууд 72 цагийн дараа тийм ээ хүсгээ танд эрсдэл нь болохоор нөгөө тэр виз авсан оролдооч буцаана. Тэгээ танд тэрийг хийж гүйцэтгэх тохиолдолд та жил 6 сарын дараа буюу 18 сарын дараа танд эргээд нөгөө оргонол хүсэх эрх чинь нээгддэг байна. Хэрвээ та хаа нэгэн газар тийм ээ ажиллах амьдрах зөвшөөрөлтөө нөгөө хамгийн багаар 1-2 жилийн ийм зөвшөөрөлтөө 5-10 бас ингэ байдаг шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад нөгөө хамгийн багаар 2 жилийн дараа танд тэр оргонол хүсэх эрх чинь нээгддэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ийм нөгөө хугацаанууд нь ийм ялгаатай авах нь шүү дээ тийм ээ. Би одоо 3 зүйл хэллээ шүү дээ. Энийг ялгааг нь сайн ойлгоод аваарай. Тэгээд ингэсэн тохиолдолд бас өөр нөгөө ямар танд хүндрэл үүсэх вэ гэхээр аль ч нөхцөлд нь тийм үү та нөгөө энд мэдээж л үлдсэн байж таараа шүү дээ тий. Инхээр та нөгөө одоо оргонол буцаад ингээ хүсгээр чинь та нөгөө бидэртэй хамтран ажиллаагүй та энд нөгөө хууль бусаар байсан гэдэг үүднээсээ та нөгөө нэг одоо өргөдлийн чинь та 6 сарын дараа хүлээгээд авлаа шүү дээ тийм ээ. Одоо таны жуулчны виз дуусаа 6 сарын дараа та оргонол хүсгээр хүлээгээд авлаа. Тэгвэл таныг нөгөө оргонол хүсгээр чинь эрсдэл нь юу гэдэг вэ гэхээр та энд нөгөө өөрийнхөө байж байгааг нөгөө хуулийн дагуу болгоогүй та хууль бусаар байсан тий танд ер нь оргонол хүсэх шалтгаан тийм хүнтэн үүсэх шалтгаан байхгүй байсан байна. Энэ хэрвээ танд үнэхээр л тэр оргонол хүсэх тийм шалтгаан байсан бол нөгөө тэр дороо хүсэх ёстой байсан гэдэг үүднээсээ танд буцаж орж ирэх хориг тавьчихдаг. Хоригоо болохоор зөвхөн Шведээс гадна тий Шенгений орнууд руу орж ирэх хориг тавигдчихдаг. Тэгэхээр нөгөө тэр хориг нь одоо жилээс 5 жил хүртэл те одоо хүний нөхцөл байдлаас шалтгаалаад одоо тэр жилийнх нь хугацаа нь бол өөр ээж идэг. Тэгэд хэрвээ танд ингээд нөгөө эрсдэл нь бол энэ бол маш өндөр. Та хэрвээ нөгөө одоо энд
удаан хугацаагаар байцаан гэдэг үүднээс гэдгээ хэлэх юм бол тийм ээ ер нь гэдгийг чинь мэдсэн тохиолдолд тэд нар танд хоригоо тавьчихна. Тэгээ хоригийн хугацаанд манайхан бол ихэвчлэн яадаг вэ гэхээр мэдээж энд орж ирээд оргил хүсчээд дараа нь тэр бүх зүйл чинь оргил хүссэн өргөдөлт чинь одоо ингээд дараалсан шаттай байгаа тийм ээ. Тэр үйл явцныхан дараа одоо нөгөө ажлын гэрээнд нөгөө замаа солих үед ажлын гэрээнд хамрагдъя гэд хаа нэгэн албан байгууллага болоод тэргээр ажлын гэрээнд хамрагдах ийм зүйлийг хийдэг шүү дээ тийм ээ. Ингээд тэр нөгөө хоригтой танд одоо жишээлбэл та ингээд энд хууль бусаар бас удаан хугацаанд байчжээ. Одоо гэдэг үүднээсээ 1 жилийн хориг тавилаа гэхдээ тэр хоригийнхаа хугацаанд та тэр ажлын гэрэг чинь зөвшөөрлийг өгдөггүй. Тэгэхээр нөгөө аль алийн нөгөө та одоо яг юу хийх гэж байна вэ гэдгээс шалтгаалаад та нөгөө сайн бодох хэрэгтэй тийм ээ. Хүн чинь мэдээж нөгөө ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа юм чинь аригцуулж бодоод нөгөө шийдвэрээ одоо гаргах нь таны өөрийн чинь одоо асуудал. Тэгэхээр тэрийг сайн нөгөө нухацтай бодох нь маш чухал. Тэгээ 3 ялгаа байна тийм ээ. Одоо жил 8 сар, 6 сар, 2 жил гэдэг ингээ 3 одоо цаг хугацааны ялгаа байна шүү дээ оргил үсэг тийм ээ. Түүнээс гадна одоо тэр хугацаанда энэ чинь хууль байсан гэдэг зүйлийг тань одоо цагаалчийн байгууллага мэдх юм бол тань нөгөө өндөр маш өндөр одоо бараг 100%, 99% гэж хэлж болох юм. Тань хууль бусаар өөрийнхөө байсан байгаагаа тий одоо хуулийн энэ дагуу болгоогүй гэдэг үднээс танд хориг тавигдана. Хоригийн хугацаанд бол танд ажиллах зөвшөөрөл олгохгүй. Тэгэхээр одоо энийг бас маш сайн бодох зүйл юм а гэж хэлэх вэ. За тэгээд миний өнөөдрийн өгөх гэсэн мэдээлэл маань энэ байна. Хүмүүсийн нөгөө эргэлзээд исэн одоо зүйлүүд дээр жоохон ч гэсэн одоо ялгааг нь гаргаад ойлгох байх гэж найдаж байна. За тэгээд миний бичлэг таалагдсан бол миний бичлэгийн доор одоо subscribe хийгээрэй, мөн лайк, шеэрийг хийгээрэй гэж танараас хэлэх байна. Тэгээд нөгөө хэрвээ та subscribe хийжүүл миний тавьж байгаа мэдээлэл тань цаг тухайдаа хүрэх болно. Мөн урдны тавьсан бичлэгүүдийг та дахиад үзэх боломжтой юм шүү гэж хэлэх байна. За тэгээд таны нөгөө мэдлэгийн санд чинь жоохон ч гэсэн тус нэмэр болсон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэг хүрэлтэл баяр таа.